Сайн байцгаана уу? Энэ бичлэгэн дээр тайлбар өгөх гэж энэ бичлэгийг хийгээ сууж байна. Хумсаал байнга бодуулж идэг хүмүүс болцсон. Тэгээд ингээд асуугаад лавлаад ахаар тэр хумсаа бодуулдаг. Дээрээс нь тэр нэг туяагаар шарж ийн гэдэг нэг юм шаардсан юм биш үү? Тэр хоёроос л одоо олж ийн гэж сүүлийн тэр PubMed-ийн судалгаан дээрээс харахад тэрний судалгааг хийгдсэн байсан байхгүй. Юу хумсны хавдар болоо явчваа. За тэгээд тэр ямар судалгаа байгаа. Тэгээд тэр яг судалгаан дээр нь яг гэрэлний талаар яг юуг хэлсэн. Тэгээ яг үнэхээр энэ одоо хавдар гэдэг байгаа энэ зүйл нь ямар хавдар нь мэддэхгүй энэ нэг хэмжээ яриад байгаа нэг хумсны хавдар гэдэг байгаа яг энэ зүйл нь юунаас олж өдөөгддөг. Яг юунаас олж энэ хавдар үүсгэгддэг. Тэгээ тэр нь яг үнэхээр ингээд зөвхөн хумснаас болоод байгаа юм уу? Хумсаа бодуулснаас зөвхөн гол хүчин зүйл нь одоо яг энэ мэдэн дээр бол тайлбарлахдаа гол хүчин зүйл нь ерөөсөө л хумснаас болж байна. Хумсаал бодуулаад идэг хүмүүс болсон гэж ярьж штэ. Гэтэл үнэхээр яг хумснаас болоод байгаа юм уу? За ямар ч хэлсэн энэ бичлэгийг оруулахын тулд миний хувьд бол хэд хэдэн их сурвалж дээр ажилласан. За эхнийх нь бол энэ Cleveland эмнэлгийн гаргасан судалгааг орчуулсан байгаа. За дараагийнх нь бол энэ Jade Palm гэдэг энэ одоо миний ажиллаж байгаа энэ Австрали дахь салон буюу одоо CJ Academy гэдэг академи байгаа. Тэр академи салонд нь би ажилладаг. Тэр салооны маань захирал, академийн захирал Jade Palm гэдэг энэ хүнээс тодруулга мэдээлэл авсан байгаа. За тэгээд мөн бас энэ хавдрын талаар American Cancer Society гэдэг вебсайтаас cancer.org гэдэг сайтаас мэдээлэл авсан байгаа. За тэгээд мөн давхар өөрөө бол би яг энэ салбартаа хумс урдлын салбарт 10 жил ажиллаж байгаа хүн. Яг энэ жил миний 10 дахь жилийн ой болж байгаа. Тэгэхээр бас нэг юм баггуу туршлага хуримтлуулсан байна. За тэгээд энэ зүйлүүдийг базаад судалгаан дээр үндэслээд за яг энэ хумснаас үнэхэр болоод байгаа мó юунаас болоод байгаа эмчийнх нь ярьж байгаа айл хэсэг нь үнэхэр яг зөв байгаад байгаа. Айл хэсэг дээр нь жоох юм дутуу тайлбар ороод ирчихсэн юм мэддэхгүй зүйлүүд их байгаа. Яг тэр болгоныг ингээд тайлбарлаж өгөх зорилгоор энэ бичлэгийг хийж байна. За яг ямар төрлийн хавдар яриад байна. Түрүүний эмчим ярьсан дээр бол ямар ч нөгөө нэр дурдтал одоо нэр сонсож олж чадаагүй хумсны хавдар гэсэн юм ярьсан. Яг олон улсын нэршил бол сонсож чадаагүй. За тэгээд яг өөрийнхөө хүрээнд судалгаа хийхэд за яг энийг хэлээд байгаа юм байна гэдэг хавдар олж авсан. Тэр нь болохоор Subangul melanoma буюу хумсны одоо энэ хумс биш үү? Хумсны доотлын тэр матриц гэдэг зүйл дээр үүсдэг. Матриц гэдэг нь болохоор хумсны доор идэг ягаан эдийг хэлдэг байхгүй. Тэр матриц дээр үүсдэг хавдрыг хэлж байгаа юм байна. Түүнээс биш яг хумсан дээр бол биш. Хумс яг юу юм гэхээр хумс бол зүгээр үгсэн эд. Үс бас үгсэн эд. Хумсыг тайрахаар бид нар юм мэдэрдэггүй. Үсийг тайрахаар бид нар юм мэдэрдэггүйтэй адилхан хумс үс гэдэг энэ хоёр зүйл ч юм бол үхчихсэн эд. Энэ үхчихсэн эдэн дээр одоо юу гэдэг энийг тайрлаа гэд бид нарт өвдөлт мэдрэгддэггүй шүү дээ. Тэрэн шиг одоо хумсны хавдар гэж ярихаар надад амар сонир санагдсан байхгүй. Why хумсны хавдар хумс чи ингээд өвчгсөн эд шүү дээ. Ягаад энэ эд дээр үүссэн хавдрыг ингээд хумсны хавдар гэдэг байгаа. Яг юу нь хаана юу үсээд юунаас болоод байгаа гэдэг асуулт надад гарч ирсэн байхгүй. Яг энэ эмчийн яриан дээрээс үндэслээд шүү дээ. За тэгээд ингээд судлаад үзсэн чинь за энэ Subangul melanoma гэдэг энэ хавдрынх нь одоо яг юм монголоор орчуулсан нэршлэн гэх юм бол хумсны доод талын арсны хавдар гэж ярьж байгаа ш. Гэхгүйгээр хавдар гэж яриавч. За энэ хавдар Subangul melanoma гэдэг энэ хавдар нь болохоор энэ Cleveland-ийн гаргасан судалгаанаар бол нарны UV туяанаас бол өдөөгддөггүй болох нь бол батлагдсан гэж байна. Ихэнхдээ эрхийн хуруу болон долоовор хуруун дээр голцоо илэрдэг. Энэ хавдар хумсны матриц дээр үүсдэг. За тэгээд ийм үүсгэхдээ яаж харагддгийг гэхээр штэ тий одоо ийм харлаад ийм туяа пигмент өгсөн хайперпигмент гэдэг юм байна л да. Энэ
За hyperpigment гэдэг зүйл маань болохоор бидний хумсан дээр өнгө үүсгдэг байна. Тэр өнгийг нь хараад хүн миний хумсны одоо энэ доор матрицт нь хавдар үүсэж явах магадaltaй байна гэдгийг нь таних боломжтой гэж байгаа байхгүй юу. За тэгвэл яаж таних вэ? Хумсны өвчлөлүүд бас хумсны толион дээр илэрдэг. Дээрэс нь өөр төрлийн хавдруудыг бас хумсны толионоос нь хараад мэдэж болдог. За тэгэнгүүт яг энэ хавдрыг одоо бид нар яаж хумсны толион дээр байгаагаас хараад яаж одоо хавдар мөн байна, биш байна гэдгийг таньж мэдэж болох юм бэ гэхээр ихэнхдээ хумсны өвчлөлүүд за би нэршлийн энэ дээр оруулчих. Одоо цус хурах гэж ярьдаг. Бид нар хоорондоо ярихдаа хумсны ингээд баруун гутал өмсөх ийм эсвэл хүнд даацын хөдөлмөр эрхэлдэг гэх тэр юмч ярьжсэн. Хүнд даацын хөдөлмөр эрхэлдэг ирчүүд гэж ярьжсэн. Тэр ирчүүчиг одоо тийм баруун гутал өмсөх хөлний одоо хумсан дээр гарын хумсан дээр стресс гэдэг чинь ачаалал дарамт одоо ийм түлхэлт хүч өгөхийг стресс өгөх гэж ярьдаг байхгүй. Тэгэнгүүт тэгж их стресс өгснөөр хумсан дээр үүсэж байгаа тэр гэмтлийг бид нар хараад одоо тэр хавдар гэдэг байгаа зүйлтэй андуурч болох нь шүү дээ. Энэ хоёр адилхан дуу харагддаг. За тэгвэл энийг яаж ялгаж болох юм бэ гэд ингээ хаагаад үтсэн чинь тэр цус хуралт ч юм уу тэр гэмтлээс үүдэлтэй юмнууд маань ихэвчлэн хумс маань өөрөө байглаасаа ингээ ургаад явдаг эрхтэй учраас тэр хумс маань ургаад түрэгдээд явж байгаа хугацаанд дагаж ургаад хамт ингээд тэр хумсыг ингээ орхиод явах хэрэгтэй байна л та. Гэтэл тэр хавдар одоо энэ Sabangul millennium гэдэг байгаа энэ хавдарчаа нөгөө матриц дээр буюу яг энэ хумсны доотлол байрлалцсан учраас ийм хөхрөөд одоо тэр эмчийн харуулсан зурган дээр байсан шиг хөхрөөд ингээд туяараад харагдчихж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэр чинь хумсны цаанаас ингээд гэрэлтээ цаана хөх туяа харагдан. Тэ цус хурцсан юм уу гэд ингээд явандаа ажиглах нь штэ. За нэг 2-7 хоног 3-7 хоног за хэдэн 7 хоногийн давтамжтай хумсаа бодвол хумсаа бодуулах болгондоо ингээд давтамжаар нь ингээд ажиглаад явдаг. За тэгэнгүүт ингээд ажиглаад одоо манай салаан дээр одоо миний энэ ажилдаг салаан дээр болохоор энийг яаж хяндаг вэ гэхээр үйлчлүүлэгч болгон дээр өөрсдөө гэсэн аккаунт үүсгэсэн байдаг байхгүй юу? Одоо нөгөө цаг авдаг аппликейшнаар одоо Google Mail-тэйгээ холбоод ер нь бол тэр нь ингээ аягүй амар гой автоматчсан. Тэнгүүд за тэр автоматчсан системээр бид нар яах юм гэхээр үйлчлүүлэгч орж ирлээ, үйлчлүүлэгчийн мэдээлэл дээр дарлаа тэр хүний ингээд манай дээр үйлчлүүлсэн бүх түүх нь байгаа. Хин дээр ямар үйлчлэгээ авч ирсэн, ямар одоо үнийн дүнтэй юу хийлгэж ирсэн. За дээрэс нь тэрэн дээр тайлбар нэмэлт мэдээлэл оруулчих болдог. За би энэ дээр ингэмээр байна. Энэ хүнийг цааш нь ингэмээр байна, тэгмээр байна. Эсвэл ингээд одоо энэ хүний хурим болох гэж байгаа. Хуримынхаа үйл явц одоо бэлдээд өөрт нь ямар хумс одоо бодол хурим дээр гоё болох юм гэдгийг туршиж ингэж 2-3 сарын наанаас ингэж туршилт хийж явж байгаа маа гэх мэтчлэн амар сони энтхийн хүмүүс тэгж бэлдэж явд юм билээ. Тэгээд тийм мэдээллүүд нүүсдэг. Тэрэн дээр ийм өвчлөлттэй хүмүүс ороод ирэхээр бид нар яадаг вэ гэхээр шууд зургийг аваад өөрийнх нь аккаунтн дээр тэр хүний аккаунтн дээр хийгээд нэрийн одоо зургийг оруулцдаг гэсэн үг. Тэгэхээр тэр зураг яах юм гэхээр тэр хүн 2-7 хоног 3-7 хоногийн дараа ч юм уу. За нэг 2 сарын дараа үйл явцын харъя. 2 сарын дараа үр дүн гарна гэд бид хоёр ярилцсан байлаа гэж бодъё. Тэгвэл 2 сарын дараа бид хоёр нөгөөтгөө хараад дахиж зургийг аваад нөгөө авсан тэр явцалганыхаа зургуудыг аваад аккаунт дээр оруулсан байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр зургуудаа ингээ харьцуулаад 2 сарын дараа бүр үр дүн нь угаасаа өөртөө ч харагдаж байгаа. Давхар тэр нөгөө аппликейшн дээр ингээ зурагтайгаа түүхтэйгээ бүх мэдээлэл нь ингээ орчдөг болохоор иймэрхүү байдлаар олон улсад бол одоо ингээ хянаж явдаг болсон юм байлээ. Манай Монголд бол яг энэ чиглэлээр ингээ хянаж хүмүүсээ одоо ингээ кэрлж явах юм жоохон дутмаг байгаад байгаа болохоор тэр тал дээр жоохон хэцүү. Гэхдээ Монголд байх хугацаандаа бол би миний зүгээс бол яаж ажилладаг байсан гэхээр мэдээж үйлчлүүлэгч ингээд ирээд хумсаа гимтээч гэсэн лтэй хумстай хүмүүс бол ингээд дахин бодуулна эсвэл ингээд хумсаа юу гэдэг дахиж уртсгуулна гэж ирдэг. Гэтэл тэрийг хэн одоо ингэж зөв мэдээллийг тэр хүмүүс өгөх ёстой гэхээр мэдээж одоо нэйл артист бид нар өөрсдөө өгөх ёстой байхгүй юу? Болоогүй таны хумс бол одоо тэдийн хоногийн давтамжтай тэгж амрах ёстой, тийм байх ёстой гэдэг ингэж одоо зөвлөмжийг нь артистууд бид нар өгөөд явнаа гэсэн үг. За хавдраасаа хадуураа явчлаа. За тэгээд энэ хавдар хинт ихэвчлэн тохиолдож байна гэдээ ингээ харсан чинь ерөөсөө 50-70 насны хүмүүст ер нь голцоо
50-аас 70 нас одоо жоохон хөгшин настай хүмүүс дээр хумсны асуудал ялангуяа айгүй их тохиолдох гээд байдаг. Яг тэрний нэг жишгээр бас 50-аас 70 настай хүмүүст их тохиолддог гэж байна. За тэгснэ энэ дээр бас нэг сонирхолтой юм байгаа нь болохоор Африкан гаралтай бараа арьстай хүмүүс дээр бас яг энэ хавдар айгүй их тохиолддог гэж байгаа хгүй. Энэ хумсны энэ миллениум Сабангул миллениум гэдэг энэ хавдар генетиклийн төвшөнд бас энэ хавдар маань ингэж дамжих боломжтой байд юм байна. Генетиклийн төвшөнд гэр бүлийн одоо нөгөө нэг өвчний түүх энтхийн эмчнэр энэ хавдрыг яаж эмчилдэг вэ гэхээр гэр бүлийн өвчний түүхийг нь харж агаад өвчний түүх дээр нь одоо энэ меланин гэдэг нь хорт хавдрын нэг юм эсвэд юм байна л та. Энэ меланинаар үүсгэгддэг хорт хавдар тусчсан эсхийг нь шалгаж үздэг. За тэгээ Asian хүмүүс. Asian тэр дундаа Япон хүмүүс дээр илүү тохиолддог гэж хэлээ. Мөн Испани гаралтай хүмүүс дээр амар сонирхолтой газтай. Ягаад одоо тэр хүмүүсийн нөгөө амьдралын хэв маяг гэдэг зүйлүүд нь яг энэ хавдарт одоо генетиклийн төвшөнд одоо ингэж түүх үүсгэж ингэж одоо удамшиж дамжиж бас ирдэг юм шиг байгаа. За тэгээд шинж тэмдэг бол түрүүний хэлсэнтэй ихэвчлэн нөгөө хар бараа өнгөөр харагддаг. Тэгээд зарим тохиолдолд бол хумсан дээр бол одоо ил харагдаж мэдрэгдэхгүй ч байх тохиолдолтой. Зүгээр хумс яг тэр хавдар дээр ямар үүрэг гүйцэтгээд байна вэ гэсэн чинь ерөөсөө тэр хавдрыг одоо таних нөхцөлийг л бүрдүүлээд байгаа гэсэн үг байхгүй юу? Тэр хөхөрцөн туяаг энэ hyperpigmentation гэсэн ба hyperpigmentation гэдэг тэр туяаг хараад бид нар таньж ялгаж ойлгож мэдэж сурснаар надад хавдар байж магадгүй юм байна гэдгийг одоо таньж мэдэх боломжтой л гэж үзээд байгаа байхгүй юу. Түүнээс биш яг хумснаас гэсэн юм бол би энэ судалгаан дээрээс бол олоогүй. Нэрнгээсээ энэ судалгаан дээр бол одоо хумснаас болоод одоо хумсыг бол ингэж тайлбарладаг байхгүй юу. Хумсаа бодуулахад нарны UV туяанд ингэж гэрэлж шаарддаг. Тэр гэрэлнээс болоод л одоо энэ ингэж хавдар маань ингэж одоо ийм хавдар ингэж тусаад байна гэж түрүүний энэ эмч ярьж штэ. Гэтэл энэ гэрэлний талаар ямар судалгаа хийдэг гэхээр гэрэлний тал дээр болохоор анх гел маникюр гэрэл одоогоос нэг 10 жилийн өмнө ингээд үүсээд ингээд зах зээл дээр нэвтрэхдээ UV гэдэг гэрлэлээр анх үүссэн байгаа байхгүй юу? UV гэдэг гэрлэлээр хатааж гарч ирсэн байгаа. UV гэдэг гэрэл нь одоо энэ нарны гэрлийг химлэр ингээд юм механикаар гаргаад ирж байгаа л химэл нарны туяа. Гэтэл бид нар нарны туяан дээр яадаг вэ гэхээр нарны туяанд ингээд нарны тос төрөхгүйгээр нарны гэрэлд удаан суугаад ах юм бол бид нар ч хавдар тусах магадaltaй боломжтой гэж үздэг шүү дээ шинжлэх ухаан дээр тэгж ярьдаг. Яг тэр шиг тэр химэл гэрэлд бас бид нар ингээд хийгээд ах юм бол басад яг тэр нартай адилхан эрсдэлтэй шиг бид нар тэр гэрэлнээс авах эрсдэлтэй гэж үзчихсэн. Гэхдээ тухайн үед анх гарч ирсэн тэр UV гэрэл нь арай илүү нөгөө нэг дан ганц UV дангаараа шаарддаг байсан учраас арай илүү хурц нарны туяагаар өгдөг байсан учраас хавдар үүсгэх эрсдэл нь бүр өндөр юм байна гэж үзээд одоо газрууд стандартууд тавьж эхэлсэн одоо брэндүүдэд тэгээд энэнийхэн дагуу брэндүүд одоо өөрсдийнхөө үйлдвэрлэлтэд шинжилэлт хийгээд за будгаа нэгдүгээр зөөлөн бүтцтэй болгож ирсэн байна. Арай нөгөө эрүүл ахуй нөхцөлтөө болгож ирсэн байна. За дээрэс нь гэрлэндээ одоо энэ брэндүүд маань стандарт гарсны дараа яаж өөрчлөлт шинжилсэн гэхээр нөгөө дангаараа UV гэрэл байсны чинь дээр нь LED гэрэл нэмж оруулж ирсэн байна. LED нь дангаараа болохоор арай хүчгүүдэд UV нь болохоор ганцаараа болохоор арай хүчтэйдээс учраас энэ хоёрыг миксертэд холиод дундаас нь UV LED гэдэг гэрэл гаргаж ирсэн гэсэн үг. Тэгээд энэ UV LED гэрэл нь бол аюулгүй. Энэ аюулгүй гэрлийг одоо олон улсад энэ хумс урлалын nail industry зах зээл дээрээ хүлээн зөвшөөрчихсөн нөгөө стандартын шаардлагаа хангацсан үйл ажиллагаагаа явуулаад still энд бол одоо Австралид болон Америкт ямар ч одоо яг энэ хумс урлалын салбар дээр одоо яг энэ гэрлэнээс олж ингэж шүү гэдэг асуудал бол одоо байхгүй болсон. Яг энэ хүний хэлж байгаа дээр эмчийн хэлж байгаа дээр бол өмнөх тэр судалгааг андуурсан бич магадгүй гэж харж байна. Эсвэл одоо яг ямар судалгааг яриад байгааг бол би мэдэхгүй байна. Ямар ч хэлсэн миний олсон энэ 3 их сурвалжаас бол би бол ямар ч тийм зүйл олж чадсангүй. Гэхдээ мэдээж ингээд асуудал болгож яригддаг тийм үү. Нөгөө нарны гэрэлнээс ч юм бол яг одоо иймэрхүү төөрөгдлүүд андуурлууд бол маш их яригддаг. Гэхдээ яг юм найдвартай баттай их сурвалж дээр гарсан судалгаан дээр бол тийм байхгүй гэж үзэж байгаа. За тэгэхээр энэ
хавдрыг яриад байгаа шүү дээ. Би яагаад энэ хавдрыг яриад байна вэ гэхээр энэ хүний одоо энэ эмчийн гаргаж ирсэн энэ хумсаа будуулснаас болж одоо ийм асуудал үүсэж байна гэдэг буруу ойлголт өгчихсөн болохоос биш. Уг нь бол энэ хавдар гэдэг зүйлийн чинь талаар мэдэж авах нь бидний хувьд бол маш зайлшгүй. Ялангуяа хумс урлалын салбарт ажилтан хүмүүсийн хувьд бол бидний талаар мэдэх нь бол яалтчгүй зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэг байгаа байхгүй юу. А дээрэс нь хумсаа бодуулах нөгөө дуртай хүмүүс маань бас яг энэ зүйлийн талаар яг нарийн учрыг нь ойлгох шаардлагатай болж байгаа гэсэн үг. За энэ судалгаан дээр энэ хавдар маань зарим тохиолдолд огт шинж тэмдэг илэрхгүй ч байх магадaltaй. Одоо хумс бол нөгөө хавдрыг маань таних хэрэгсэлгээд байгаа штэ. Тэр нь одоо нөгөө өнгө нь өөрчлөгдөж байгаагаас бид нар хараад ингээд энийг хавдар мөн байна биш байна гэдгийг таних боломжтой гэдэг. Гэтэл заримдаа тэр нь ч илэрхгүй байх боломжтой. Тийм зүйлэр биш одоо далтаар генетикийн төвшөнд бас тэр хавдар нь одоо ингээд ургаж идэг байх боломжтой гэж байгаа. Тэгэхээр артистууд маань одоо хүмүүсийнхээ хумсан дээр гарч байгаа үүсэж байгаа асуудлуудаас нь бас хараад мэдэж болох нь. Яг тэр харагдаад гараад ирэх үед нь л бид нар яг тэр хавдрыг таних хэрэгтэй байгаа байхгүй юу. За нэг хүн ирээд будгаа арилгуулад хумсаа будгаа арилгуулангууд будганд оросон ингээд ийм хөрцөн юм харагдлаа гэж бодъё. Тэр хүн анх удаага ирж байгаа. Гэтэл өмнө иржсэн бол чи хараад таних нь шүү дээ. За гэтэл одоо яг ингээ харахад яг тэр хөхрөлтийг хараад чи таних болов. Таних нь маш чухал гэсэн үг. Одоо нөгөө цус хуралт гэдэг нь бол одоо ингэж харагддаг. Цус нь нөгөө түрүүн тайлбарлажсэн шүү дээ. Ингэж харагддаг. Энэ хавдар нь болохоор одоо харагдцсан үед бол адилхан байх магадaltaй дандаа андуурагддаг гэж байгаа. Гэхдээ энэ нь бол бид нар ингээд ургаж гин үү үгүй юу гэдгээс нь хараад энэ яг хавдар нь мөн биш вэ гэдгийг нь явцыг нь ажиглах нь маш чухлаа гэдэг байгаа. За тэгээд энэ хавдар маань юунаас үүсдэг? Тэг яагаад үүсэж байна вэ гэхээр мэдээж энэ одоо хүртэл судлагдж байгаа одоо сэдв учраас стил ингээд судлагдж байгаа гэсэн юм яригдж байгаа. Гэхдээ нарны тусгалтай бол энэ хавдар огт одоо хамааралгүй холбоогүй гэдэг нь бол тогтоогдсон. Энийг яг юун дээр тайлбарлаж байсан бэ гэхээр ингэжсэн. Одоо энэ хавдар маань өөрөө арсны хавдартай орчиж байгаа байхгүй. Сабангул миллионон буюу миллионинаар үүсгэгддэг арсны хавдартай орчиж байгаа байхгүй. Гэтэл арсны хавдрууд ихэвчлэн нарны гэрлээс болж арсны хавдар тусах магадлал байдаг юм байна л да. Яг энэ арсны хавдрын хувьд авч үзэх юм бол нөгөө бусад хавдруудтай адилхан нарны гэрлээс бол өдөөгддөг гэж бол үзэхгүй байгаа. Тэгж бол батлагдаагүй. Нарны гэрэлтэй огт хамааралгүй гэж бүр ингээ батлагдсан олон улсын судалгаанд. За дахиад өөр бас яг энэ хавдар юунаас болж өдөөгдөх одоо юунаас болж энэ хавдрыг тусах магадaltaй байна гэсэн чинь нөгөө трама гэмтэл одоо хумсан дээр үүсэж байгаа тэр гэмтлүүдээс бас болох магадaltaй байна гэж байгаа байхгүй. Гэмтлүүд нь одоо хумсаа нөгөө гэмтцэн багт нь дахин бодуулах одоо энэ юм чи хэлж байгаатай би бол тэрнтэй санал нийлнэ. Гэмтцэн багт нь дахин бодуулах өөрийнхөө хумсны толийг харьцах толийн хэмжээтэй хумс хэлэгдэг болвол одоо анх сурж байгаа хүн хумстай одоо урт хумстай хөвчлийн юмаа хийдэггүй тэгээ ажил нь ингээд одоо ийм гар хуруу оролцсон ажил хүмүүс болвол одоо хумс хийлгэх одоо нэг зайлшгүй шаардлагатай тохиолдолд арай өөр төрлийн бүтээгдэхүүн одоо JLX гэдэг олон улсад бол JLX гэдэг бүтээгдэхүүнийг бол хэрэглэдэг байхгүй яг нэг удаагийн хумсан дээр нэг удаагийн ивент дээр гэж асууж байгаа. Хэрвээ ингээд цаашдаа хумсаа өөрөөр naturalаар нь ургуулмаар байна. Тэгэд ингээд өөрөөр нь ингээд гоё тордоод арчлаад ингээд аваад явмаар байна гэх юм бол buy буюу builder gel гэдэг ийм бүтээгдэхүүн одоо олон улсад бол яг ингээ илүү хэрэглэгдээд явж байгаа. За би огт гэрэл хэрэглэмээргүй байна. Би гэрэл одоо ийм гэрлэр шаарддаг бодог хэрэглэмээргүй байна гэж байгаа хүмүүст бол SNS буюу одоо ийм акрилын бүтцтэй бодог олон улсад хэрэглэж байгаа. За тэр акрилын бүтцтэй SNS гэдэг байгаа бодог нь болохоор яг ямар учиртай энэ зүйл юм бэ гингүүд акрил зүгээр химэл хумсны акрилын хумс гэж нэг үйлчлэгээ байгаа. Акрилын SNS бодог гэдэг одоо энэ нэг боддог SNS гэдэг юм бодог байгаа. Энэ хоёр хоёулаа бүтцсэн акрил. Яг ингээд одоо өөрсдийнх нь түүхийд акрил. За тэгмүүд энэ хумс хийгээд байгаа одоо энэ миний гарн дээр байгаа энэ акрил. Энэ акрил чинь юугаар ямар түүхий дээр хийгддэг материал юм бэ гэнгүүт акрил нь болохоор одоо химэл шүдний буйл хийгддэг материал байхгүй. Химэл шүдний буйл хийгддэг. Материал гэхдээ одоо мэдээж одоо шүдний эмнэлгүүдээр хэрэгжилж байгаа шүдний эмнэлэг дээр хэрэгжилдэг учраас одоо нэршлүүд мэдээж өөрөөр явж байгаа хумсан дээр бол өөрөөр нэршлүүдтэй явж байгаа. Гэхдээ ер нь бол яг одоо их усүр нь бол нэг
хумсны түүх за биеийн бичлэгийн дараа хумсны түүхийн талаар одоо хумс урлалын түүх ягаад одоо энэ хумс урлал гэдэг зүйл үүссэн гэдэг түүхийн талаар манай CJACT-ийн дээр одоо юм мэдээ оруулсан байгаа. Би тэрийг орчуулад оруулчих. Тусна энэс. Тэнгүүд энэ акрилын бодог болохоор яг хуу нэлээд хатуу бүтцтэй. Хатуу болохоор нөгөө яг юм акрилын хумс хийхэд зориул одоо өөрийнхөө тэр яг хумс хийгддэг тэр химик шүдний тэр бойл хийгддэг тэр материалтайгаа авцалдахгүй одоо яг тэрнтэйгээ л авцалдаж ингэж гурван дээр тохирч одоо өнөөдрийг хүртэл хөгжиж явж байгаа шүү дээ. Энэ чинь хамгийн анх үүссэн хумс химик хумсны төрлөөс акрил чинь хамгийн анх үүссэн. Тэгэнгүүт өнөөдрийг хүртэл яг ингээд тэр шингэн бүтээгдэхүүнтэйгээ л одоо ингэж өнөөдрийг хүртэл хөгжиж явж байгаа. Энэ SNS гэдэг чинь болохоор бүр сүүлд нь гарч ирж байгаа бүтээгдэхүүн багт одоо энэ гэрэлний талаар юм их ярианууд гаргадаг нөгөө брэндүүд чинь шинжилэлт хийгээд өөрсдийнхөө одоо бүтээгдэхүүнүүдтэй одоо шинжилэлт хийхийн тулд акрилыг бас ингэж бодгаар болгож гаргаж ирсэн. За энэ давуу тал байгаа бас сул тал байгаа. Давуу тал нь бол одоо нөгөө гэрлэнээс айж байгаа хүмүүс маань бол яг тэр ингээ хэрэглэн эсвэл ингээ арьсан ингээ хашилтай нарны гэрлийн хашилтай хүмүүс гэж байдаг. Тиймэрхүү хүмүүс маань бас ингээ одоо яг тэр SNS гэдэг бүтээгдэхүүнийг бол хэрэглээд явах нэ. А гэхдээ тэрний сул тал нь болохоор юу вэ гэхээр цавуугаар тогтоож байдаг. Цавуу акрил хоёрыг өнгөнд оролцсон байгаа акрил цавуу хоёрыг хольж хумс гаргадаг гэсэн үг. Одоо хумсан дээр бодог болгож тогтоож болцдог гэсэн үг. Тэгэхээр нөгөө яг юм цемент шиг хатдаг байхгүй юу? Одоо энэ акрил бол яг нэг юм химик шүд байдаг да химик шүд шиг химик шүдний бойл гэдэг чинь яг тэрэн шиг материал байхгүй юу? Гэтэл тэр одоо яг тэрэн шиг мэдрэгддэг. Харин юу маань болохоор бүр юм шохоо шиг цемент шиг болоод ирдэг. Одоо тэр цавуутайгаа холилдчихоор цемент шиг болоод ирдэг. Гэтэл тэр хав хатуу гадаргуутай юм чинь хумсны талан дээр байрлалчаар нөгөө юмд ингэж цохих хөндөх одоо мэдээж гар учраас энэ чинь юм болгоно оролцож байгаа шүү дээ. Оролцох болгондоо ингэж цохиж хөндөрлүүлсээр хагаад нөгөө уян хатны шинж чанар нь одоо байхгүйгаас болоод өөрийн хумсан дээр нөгөө стресс чинь нөгөө ачаалтыг чинь нөгөө дарамтж өгöd байдаг учраас яг энэ SNS-ийн сул тал нь бол тэндээ байгаа. Хумс бол мэдээж амьсгална гэж байхгүй. Өгчгсөн эд гэж дөрөв хэлсэн. Тэгэхээр хумсыг гимтэлгүйгээр дундуур хугарсан байвал тэрийг нь аваад эдгэж агаад хийдэг. Одоо тиймэрхүү миний хувьд бол ингээ хумсаа хугарлаа зас одоо юу гэдэг хумсаа хугалчлаа юм цогчлаа гэхэд би дор нь арга хэмжээ авахд бэлэн газар ажиллаж амьдардаг хүн байхгүй. Одоо миний ажил дээр очиод би хумсаа газ янзлуулчих боломжтой. Газ өөрөө ингээд одоо амраачих боломжтой. Газ өөрөө ямар нэгэн арга хэмжээ хумсанд авчих боломжтой нөхцөл байдал дээр байгаа учраас миний хумс юм бусдаараа бол ингээд яваад байгаа. Тийм ингээд явж явах явцдаа одоо тийг байнгын хумстай явж явах явцдаа хумсаа хэр их ойрхон тавтамжтай, гимтээж хугалж одоо ингээд асуудал үүсгээд хумс чинь ингээд харахад л ингээд нэг юм асуудалтай хэцүү зовиортой яваад байна гэдгийг амь сайн анзаарах хэрэгтэй. Тэгэж явж юусоо болохгүй. Одоо хүмүүс байнга томстой яваад хаад би ч гэсэн яагаад болтгүй лайлаа ингээд шууд ингээд зориг шулуудаад ингээд одоо нэг юм ногоо тарьдаг хүн ч юм уу одоо юу гэдэг нэг юм өөр амьдралын хэм маягтай хүн шууд тэр шийдвэрийг ингээд огцом гаргачих юусоо болохгүй тэгэж ирдэг хүмүүс байдаг одоо юу гэдэг жишээлбэл ингээд ажиллаа хийгээ явж байгаа те үйлчлүүлэгч нар янз бүрийн хүмүүс ирж байгаа шүү дээ янз бүрийн зорилготой тэгээд яг ямар зорилготой хумсаа хэлээ яа гэж бодож байна цаашдаа ер нь яах ингээд асуухаар зарим нь бол ингээд натуралаар нь өөрөөр ер нь бол ихэнх нь өөрсдөө натуралаар ургуулад явах сонирхолтой байдаг ямар хүмүүс хумс хэлгээд байна гэхээр хумс нь ургадаггүй төрлийн хумс нь ургадаггүй хумсных нь ургалт нь одоо ингээд юм зөв биш тийм хүмүүс л ингээд хурдан дор нь арга хэмжээ авахын тулд хумс хийгээд байдаг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр бид нар яг энэ ойлголтыг артистууд маань өөрсдөө яг юм өөрчлөлөгчтэй боловсролын зөв болгох хэрэгтэй. Бид нар ч өөрсдөө бас яг юм тодорхой мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тэгвэл яавал бид нар энэ хавдраас урьдчилсан сэргийлэх юм бэ гэхээр энэхүү хавдар нь шууд нарны нөлөөгөөр эсвэл хортой байдлаас хэрэглэнээс үүсдэггүй тул урьдчилан сэргийлэхэд хэцүү. Урьдчилан сэргийлэх хамгийн сайн сонголт бол хумсны өнгөн дээр үүссэн шинж тэмдгүүдээр л таних боломжтой юм аа. Тэгэхээр харин эсэргээрээ нөгөө одоо артистууд бид нар маань өөрсдөө энийг таньж нөгөө эмч нартайгаа одоо энэ яриад байгаа эмчтэй хамтдаа одоо юу гэдэг мэдээллүүдээ солилцож илүү ингэж өөрсдөө хөгжүүлж энэ хумсны талаар ойлголтуудаа илүү сайн зузаатгах чиж бид нар өөрсдөө өөрчлөлөгч нартай тэр хэмжээгээр зөв мэдээлэл чиглэлийг өгөөд явах нэ. Тэгэхгүй болохоор ингээд яг энэ видео гарснаас хойш над дээр ингээд хэд хэдэн бичлэг одоо хүмүүсээс ингээд ирсэн л дээ ингээд бич зургнууд тэгээ асууж байгаа яах вэ хөө гэдэг бас нэг манай нэг ажлын хичээн хамт ажиллаж байсан зулаагч маань над руу ийм войс явуулсан. Мэдээр гарснаас хойш хүмүүс ер нь сонсоод одоо нөгөө үйлчлүүлж олсоод ер нь ихэнхдээ дандаа арилгал тэлгээд явж байгаа. Тэгэл одоо яах юм бол мэдгүй. Бүр яах учраа олохгүй л байж шин. Яг үнэн баггүй. Одоо ингээд яг энэ салбарт ажилладаг хүмүүс маань энэ мэдээлэлээс болоод яхаа мэдгүй болчихж байгаа байхгүй юу. Энд чинь одоо ингээд энэ салбараар амьдардаг зөндөө олон хүмүүс байгаа. Энэ салбарыг ингээд амьдралаа болгоод зориод явж байгаа зөндөө хүмүүс байгаа. Дээрээс нь энэ хумс гэдэг зүйл дуртай эмэгтэйчүүд зөндөө байгаа. Энээс маш их таашаалыг авдаг, маш их аз жаргалыг мэдэрдэг. Энэ зүйлийг хийснээр би стрессэд тайлдаг. Одоо хумсаа хийлгэснээрээ би одоо миний өөртөө
мэдэрч байгаа мэдрэмж маань надад гоё байдаг. Хумсаа янзлуулж гоё олсноор би өөрөө гоё мэдрэмж авчиж байгаа учраас би гэр бүлтэй очиод эргээд мэдээж ямар ч хумсаа янзлуулсан эмэгтэй хүн ээж хүн гэртээ очиод уурлаад ийм стресстэй, депресстэй нөгөө юм нэрсэн юм шиг байдаг байхгүй. Харин эсвэргээрээ баг тийм байгаа эмэгтэйчүүдийг нөхрөөд нь хөөгөөд миний харь явж хумсаа янзлуул гэж хөөдөг байхгүй. Тэгэхээр яг дан ганц одоо ингээд ийм хумснаас болж гинэ, хумсаа янзлуулснаас болж гинэ гэд ингээд энэ сэдвийг ингээд шууд нэг талыг ингээ эрс буруутгаад эрс эсэргүүцээд ингээ орхичоор цаана энэний ард зөндөө олон зүйл яригдж байгаа. Зөндөө олон зүйл сөхөгдөж байгаа. Хүмүүстэр бас юм хэцүү асуудлууд ч гэсэн гарч ирж байгаа. Тэгэхээр миний зүгээс бол яг ингээ аль алийг нь барьсан ийм тэнцвэртэй мэдээлэл аль болох өгөх гэж хичээлээ. Тэгээд урд хойно ороод жоохон ойлгомжгүй яригдсан байж магадгүй. За миний хувьд бол одоо яг энэ өөрөө бас багшилж исэн хүний хувьд дээрэс нь өөрөө бас Монголд салаантай байсан хүний хувьд за тэгээд Америк, Монгол, Австрали гэсэн 3 улсын зах зээл дээр бас 10 дахь жилдээ одоо ингээд нийт 10 жилийг яг энэ салбарт зарцуулсан хүний хувьд дээрэс нь олон улсын юм уралдаан тэмцээнүүдэд их оролцож олон техник сурсан хүний хувьд сурсан зүйлсүүдээ хуваалцъя гэж бодож байгаа. Тэгээд та нар минь цаашаа яг энэ чиглэлээрээ өөрсдийнхөө мэдлэг мэдээллийг зузаатахыг цаашдаа хамт хөгжиж гэж бодож байгаа бол миний YouTube сувгийн маань subscribe дараарай. Яг одоо бичлэг хийн гэдэг амар сонирн процесс байгаа байхгүй ингээд би зүгээр камер руу орж хагаад камертай хүнтэй яриад би бол яг ингээд хүнд тэр хүн намайг ойлгож гинөө яаж ийн гэдгийг би ингээд яг харцнаас нь хараад ойлголцоод аягүй сайн харилцаа үсгээд яриад тайлбарлаж чаддаг. Гэтэл яг ингээд камер дээр болохоор одоо нөгөө камерын бичлэгийн эдитлэн янзлна. Тэгэл яг ингээд камер дээр болохоор би үгээ тавтаад байгаа илүү яаж байгаа байлаа гэл ингээд амар суралцах зүйл надад бол маш их байгаа. Тэгээд аль болох чадхаараа видео хийгээд тайлбар хийгээд ингээд оновчтой зөв одоо хариултуудыг одоо энэ бидэнд тулгамдаад байгаа асуудлуудыг биднэрт мэдэхгүй чадахгүй юу байгаа вэ гэдэг юм дээр аль болох өөрийнхөө зүгээс чадхаараа хувь нэмрээ оруулаад видео хийгээд явна. Тийм учраас ингээд та нар маань бас комент бичээд дорн сэтгэлдээ асуулт юу байна тиймэрхүү зүйлсүүдээ хуваалцарай гэж хүсэж байна. Одоо яг энэ өмнөх бичлэгийг би 4 жилийн өмнө хийсэн байлээ. Тэгээд тэр 4 жилийн өмнөх би одоо 4 жилийн дараах би дахиад шал өөр хүн болсон аахгүй. Тэр 4 жилийн өмнөх бичлэг дээр би яг Монголд олон улсын тэмцээн уралдаанд орсны дараа салаанаа нээснийхаа дараа 1 жилийн дараа яг тэр видео хийжсэн байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэрнээс хойш огт бичлэг хийхгүй жаад яг одоо ингээд бичлэг хийх гэдэг өчтөр видеого үзсэн чинь тэрнээс хойш ингээд миний амьдралд одоо тэрнээс хойш сэтийг сургууль багшилж эхэлсэн. Одоо ингээд Австралид ирсэн байна. Тэгээ Австрали ирээ дахиад шинэ өөр нийгэм, дахиад шинэ өөр техник, дахиад өөр маш олон зүйлийг эндээс ингээ анзаарч сурч байна. Багшлах хавцлаач гэсэн хүмүүстүүдийг судлах гэдэг чинь яг юу юм, юугаа судлах хэвээр, яг яах хэвээр, яавал бид нар хүмүүсийн хумсыг таньж мэдэх хэвээр, хүмүүсийн хумсан дээр одоо юм зөв оншилж, зөв хэрэгтэй зөв мэдээллийг хүмүүст өгөх хэвээр гэдэг тийм зүйлийг анзаараад л яваадсан. Одоо яг тэр цаг хугацаа мөчн ирчихсэн байгаа гэж үзэж байна. Тэгээд яг энэ хүртэл одоо хүртэл энэ хүртэл ингээ үзэж байгаа бол таныг бол би та ч гэсэн хөгжиж чадах байхаа гэж бодож байна. Үнэхээр тэрэнд ч итгэлтэй байна. Яагаад гэвэл танд хэрэгтэй учраас та өөрийнхөө алтан цагийг өрөөд ингээд үзээ сууж байгаа шүү дээ. Тэгээд ямар ч хэлсэн хамт байсанд маш их баярлалаа. Тэгээд цаашдаа ч гэсэн хамт байгаарай. Хамт хөөж. Let's go together.